энзимийн илтгэхэд орчны нөлөө, температур, pH, субстратын концентрац нөлөөлдөг. За дараагийн дугаарт нь кофактор болон коэнзимүүд нөлөөлдөг. Мөн энзимийн саатуулагчид энзимийн идэвхэд нөлөөлж байдаг. Температур, pH, субстратын концентрац. За энзимийн идэвхэд температур хэрхэн нөлөөлөх вэ? Аливаа буцыг халаахад молекулуудын хөдөлгөөн нэмэгддэг. Энзим болон субстратууд хоорондоо нэгдэх үйл явц нь хурцдаг гэсэн. Энэ зурагт харуулсан байна. За тухайн энзимийн ажиллах хамгийн тохиромжтой температурт ирмэгц ургамлын хурд нэмэгдэж байснаа түүнээс хэтэрсэн үед ургамлын хурд буурдаг. За яагаад гэвэл энзим нь уурагт нэгдэл учраас хит өндөр температурт 2 дахь 3 дахь бүтцүүд нэвдрээд денатурацид ордог. Өөрөөр хэлэх юм бол энзимийн бөмбөлөг бүтэц алдагдсанаар энзимийн идэвхийн төв үгүй болж үндсэн шин чанараа алддаг гэсэн. Бөмбөлгөн бүтэцийг үүсгэж байгаа устөрөгчийн болон гидромфоб холбоо нь температурын өөрчлөлтөнд тэм хэврэг мэдрэмтгий байдаг. За температур хэрхэн нөлөөлөхийг харуулсан графикийг ажиглаарай. Ферментийн нөлөөгөөр явагддаг ургамлуудад температурыг нэмэгдүүлэхэд ферментийн идэх нэмэгддэг. За жишээлх юм бол энэ 10 градус ферментийн идэх юм байсан байна. Энэ температурыг 20 градус нэмэгдүүлэхэд ийм болно. 30 градус нэмэгдүүлэхэд ингээд ферментийн идэх тухайн температурыг нэмэгдүүлэх тусам ферментийн идэх яаж өсөж ийн гэсэн. За фермент ууралт нэгдэл учир өндөр температурт задрал орж идэвх нь буурдаг гэж байна. За графикаас ажиглах юм бол энэ 40 градусын температурт очиход энзимийн идэвх яасан байна? Буурсан. За тэгээд аажмаар энэ энзимийн идэвх буураад доош яасан бэ? Багасаад доошилсон. За энэ яагаад ингэж 40-с дээш градус мөн 40 градуст очингууд энзимийн идэвх шууд ингэж доошо болж байна вэ гэхээр фермент нуурах нэгдэл учир өндөр температурт задралд ороод идэвх нь яах нь буурдаг. Өөрөөр хэлбэл уург нь бүтц нь нэвтрээд денатурацид орж байгаа гэсэн. Харин нам температурт түүний идэвх сул байдаг. Жишээлбэл T градусаас 10 градусын температурт идэвх нь ингээ бага зэрэг байна гэсэн. 10-аас одоо энэ 20-с 30 хооронд бол илүү идэвхтэй өссөн. За тэгэхээр ихэнх хүний биед байдаг энзимүүд бол ойролцоогоор 37 орчим градус тогтмол оптимал байдаг. Тэгтэл энэ халуун агшаа амьдрагч бактери оптимал температур нь 70 градус. Ийм төрлийн энзимийн энэ шинж чанарыг нь ашиглаад өндөр температурт ашиглаж болох угаалгын нутгийг яаж өөрлөлдүүлж байгаа. За жишээлх юм бол одоо энэ хэвийн температур бол энэ ихний хараар зурсан график болохоор зэрэг 37 орчимд оптимал температурын 37 орчимд хамгийн идэвхтэй ажиллаж байхад энэ бол 70 орчим за 75 орчим идэвхтэй ажиллаж байна гэсэн. За тэгэхээр энэ болохоор халуун агшаанд амьдардаг бактериудын энзим юм байж болно. Ихэнх хүний биед байдаг энзимийн температур бол яг хүний биеийн температурт оптимал ажилладаг гэсэн. За хэрэг температур нь хөлтөд цэг хүртэл буурвал энзим идэвхгүй болно. Гэхдээ денатурац явагдахгүй. За энзимүүд нь хүүтэн нөхцөлд өөрийн катализатор шинжээ хадгалан температур нэмэгдэх юм бол буцаад хэвийн байдалд ороод идэвх нь сэргдэг гэсэн. За одоо үед хүнсийг удаан хугацаагаар хадгалахын тулд хөлтөөх аргыг дэлхийн нийтээрээ хэрэгжилж байгаа. Энэ нь зөвхөн бичил биетнийг өсөж олшрохоос сэргийлэхээс гадна тэдгээрийг боловсруулагч энзимүүдийг идэвхгүй жүүлэн хүнс тэжээлийг задралд орохоос хамгаалж байгаа. За байгалийн гаралтай хүнсэнд байгаа энзимүүдийг ч гэсэн идэвхгүй болгон хэрэглэгч худалдан авах хүртэл тэг градус хадгалдаг. За энзимийн урвал орчны температур хэрхэн нөлөөлөх вэ? Температур өссөнөөс молекулууд хурдан хөдлөөд субстрат ба идэвхтэй төвийн мөргөлдөх тоо оршино гэсэн.
Тэгж олширсноор ургамлын хурд нэмэгдэнэ. За заримдаа температур нэмэгдэх нь сул холбоонуудыг задлан уургийн идэвхтэй бүтэц алдагдан уурга денатурацид ордог. Энзим болгон өөрийн оптимал температуртай. За энзимийн идэвхтэй температур хэрхэн нөлөөлөхийг туршилж үздэг. За катализа энзим нь устөрөгчийн хэтгэлслийг ус хүчилдөгч болгон задалдаг. За тэгэхээр зэрэг катализа энзим бол төмөс илгэнд илүү их илбэг тохиолдож идэг. За төмсний түүхий төмсний уусмалыг бэлтгээд түүхий төмсний уусмал бага хэмжээгээр ижил хэмжээтэй бэлтгээд уран хуруу шилтэй уусмалыг бэлтгэж түүхий төмсөөр нугшлаа. За тэр уусмал дээрээ устөрөгчийн хэтгэлслийг ижил хэмжээтэй устөрөгчийн хэтгэлслийг уран хуруу шил рүүгээ урууланд нь хийсэн гэсэн. Төмсний уусмалыг бэлтгээд түүн дээрээ катализа энзимийг хий. За тэгээд уран хуруу шилтийнхаа нэг хуруу шилтийг нь бүлээн усанд байрлуул. Нөгөө хуруу шилийг нь мөстэй усанд байрлуул. Нөгөө хуруу шилтийг нь буцалсан халуун усанд байрлуулаад туршиж үзээд ялгарсан хий хэмжээг харьцуулж ажиглана. За ингээд харьцуулаад ажиглахад бүлээн усанд тавьсан уусмалаас хий ялгарсан байдаг. Тэр хий нь ямар хий вэ гэхээр энэ устөрөгчийн хэтгэлслийг ус хүчилдөгч болгон задлаж байгаа. Тэгэхээр хүчилдөгчийн хий ялгарч байгаа гэсэн үг. Хүчилдөгчийн хий ялгарнаа гэвэл энэ бүлээн усанд бол ялгарсан хий хэмжээ ямар их вэ гэж байгаа. Тэгвэл бүлээн усанд катализа энзимийн идэх ямар байсан? Илүү байсан гэсэн үг. За тэгвэл энэ мөстэй усанд бол хий ялгараагүй. Мөстэй усанд хий ялгараагүй байна гэдэг нь катализагийн энзим катализагийн идэх бага байна гэсэн үг. Яагаад катализагийн идэх бага байна вэ гэхээр зэрэг энэ усны температур яасан бага байна тийм үү? Бага байгаа учраас энэ энзимийн идэх буурсан гэсэн үг. За тэгвэл энэ буцалсан халуун усанд бас энэ хий яаж ялгараагүй. Яагаад буцалсан халуун усанд хий ялгараагүй вэ гэхээр энзимийн идэх маш сул энзим дурвал явагдаагүй гэсэн. Энзим дурвал яагаад явагдаагүй вэ гэвэл усыг буцалгасан учраас нөгөө катализа энзим маань уургт бодис учраас денатурацид ороод бүтцэн эвдэрсэн учраас энэ энзим идэхгүй байдалд орсон гэсэн. За ургамлын идэвхэд энзимийн идэвхэд pH нөлөөлдөг. За pH энзим бүхэн хамгийн их идэх үзүүлдэг өөрийн гэсэн оптимал pH-тай байна. За орчны pH өөрчлөгдөд энзимийн идэвхийн хэсгийн химийн бүтцэд нь өөрчлөлт ороод субстраттай харилцан үйлчилж чадахгүй болчдөг. За харин амьд биеийн дотор ихэнх энзим сул хүчилдэг, сул шүлтлэг, саармаг орчин өндөр идэвхтэй буюу оптимал байдаг. За жишээлх юм бол пепсин гэдэг ферментийн идэх бол 1.5-аас 2.5. Шүлсний амилазыг идэх 6.8-аас 7.2. Липазагийн 7-оос 8. Трипсин 7.8-аас 9.5 оптимал байдаг гэсэн. За тэгэхээр энэ графикийг харуулсан графикаас харъя. pH орчны ургамлын орчин байна. Оптимал температур. Тухайн энзим бол өөрийн гэсэн оптимал температуртай идэх нь хамгийн өндөр байдаг гэсэн үг. За хүний биед байдаг зарим энзимүүдийн оптимал утгыг харъя. Пепсин ходоодд дагуулдаг ходоод хүчлэлэг шинжнэртэй очир пепсины pH 2.6. За шүлсний амилазыг 4.8 байна. Катализагийг 7.6, трипсин 8, 0 булчирхайг 9 байх жишээний. За эдгээр энзимүүд өөрийн гэсэн энэ pH утгандаа оптимал ажилладаг. За оптимал гэдэг нь болохоор энзим дурвал хамгийн дээд хурдтай байх үеийн pH утгыг илэрхийлж байгаа. Хүний биед байдаг зарим энзимүүдийн оптимал pH утгыг харьцуулан хараарай. Тогтмол температуртай байгаа нөхцөлд энзим бүхэн тодорхой pH-ын утгад хамгийн идэвхтэй байдаг. За
Энэ хоёр графикийг ажиглая. За хар өнгөөр тэмдэглэсэн график хамгийн оптимал pH нь бол 2-той тэнцүү байна. За pH нь 2-той тэнцүү байгаа энэ энзим бол ходоодны пепсин энзимийн оптимал pH-ийг харуулсан байна. За дараагийн улаанаар тэмдэглэсэн графикт болохоор зэрэг энэ энзимийн оптимал pH 8-той тэнцүү байна. За оптимал pH 8 орчим байна гэвэл энэ энзим болохоор трипсин энзим байна. Нарийн гэсэнд уургийг задалдаг трипсин энзимийн pH-ийг харуулсан байна гэсэн. Тэгэхээр тухайн энзим болгон өөрийн гэсэн оптимал pH-тал ажилладаг гэсэн. За энзимийн pH утгыг бас туршиж үзэж болно. За төмсний илэгний хамгийн их катализа энзимийг агуулсан бол түгээмэл байдаг төмс илэг илэгний уусмал төмсний уусмалыг бэлтгээд 3 хуруу шилэндээ ижил хэмжээтэй бэлтгэжээд түүн дээрээ 1-р хуруу шилэн дээр хүнсний сод чимэх хийж за дараагийн 2-р хуруу шил рүү нэмбэгний хүчлийг чимэх тусаагаад хийж за 3-р хуруу шилийг уусмалаа цэврээр үлдээгээд баг зэрэг эднэр дээр ус нэмнэ. За ингээд жоохон ус нэмээд цэвэр энд төмсний шүүсний уусмал байж байгаа, энэ нэмбэгний хүчил нэмсэн уусмал, энэ хүнсний сод нэмсэн 3 өөр орчинтой болсон уусмал гэсэн. За энийг индикаторын цаасаар орчин үздэг индикаторын цаасаар энэ уусмалынхаа орчныг тодорхойлно. Индикаторын цаас хийгээд үсгээр хүнсний содын уусмал болохоор pH нь 7-оос их буюу шүлтлэг. За нэмгний хүчил хийсэн уусмалыг индикаторын цаас хийж үзэхээр pH нь 7-оос бага буюу хүчлэг шинжийг харуулсан байна. За цэвэр усны pH 7-той тэнцүү учраас 3-р хуруу шилнэх бол саарм хөнгөийг үзүүлнэ. За энэ 3 хуруу шилэн дээрээ баг зэрэг устрогчийн хэтгслийг хийж устрогчийн хэтгслийг хийгээд ялгарсан хийн хэмжээг харьцуулан харъя. За ялгарсан хийн хэмжээг харьцуулаад харахаар хүнсний содын уусмал дээр хий ялгараагүй. За нэмбэгний хүчил хийсэн энэ төмсний уусмал дээр хий бас ялгараагүй. За тэгтэл төмсний уусмалыг цэвэр устай холсон уусмал дээр хий бол ялгарсан байж байгаа. За тэгэхээр энэ цэвэр усны pH нь 7-той тэнцүү учраас саармаг орчинд катализа энзимийн илүү идэвхтэй байдаг гэсэн. Тэгэхээр саармаг орчин буюу pH нь 7-той катализа энзимийн ажиллах оптимал pH 7 гэсэн. Нэмбэгний хүчил хийсэн учраас pH нь 7-оос бага учраас энд энзим идэвхгүй учраас хий ялгараагүй гэсэн. Энэ pH нь 7-оос их хүнсний сод нэмсэн учраас орчин шүлтлэг болсон учраас хий ялгараагүй буюу катализа энзимийн идэх суларсан гэсэн. За энзим субстратаас хамаарна. Ферментийн концентрац тогтмол байгаа үед ургамлын хурд эхэндээ шулуун хамаарлаад дээш өсдөг. За хамгийн дээд зэгтээ хүртэл энэ фермент бүгд субстратаар нэгдсэн буюу фермент субстратаар хансан үеэс эхлээд ургамлын хурд тогтмолждог гэсэн. За үүнээс хойш субстратын концентрацийг ичнээн их нэмэгдүүлсэн ч гэсэн ургамлын хурд тогтмол байдаг. За эдгээрийг дараах зургаас ажиглая. За субстратын концентрацийг нэмэгдүүлэхэд ихэнх үедээ ургамлын хурд маш эрчимтэй. За энзим субстратаар ханах хүртэл ингээд нэмэгдэхтэй явна. За энзим субстратаар хандсан үед ургамал тогтмолжно гэсэн. Энзимийн бүх молекул субстратаар ханах үед энзимийн идэх хурдсан нэ. За ингээд энзимийн концентрацийг өөрчлөх юм бол дагаж максимум хурд өсөж идэг. За энзим субстратаас хамаарсныг үнэ. За энэ шар өнгөөр бол энзим их тэмдэглэсэн байгаа. За энд болохоор субстрат их тэмдэглэсэн байна. За ингээд энзим субстратаас хамаарж байгаа урвалыг энд харуулсан байна. Графикийг. За тэгэхээр энд энзимүүд субстрат энэ хэн үедээ субстрат энзимтэй хоёр энзим субстраттай холбогдсон ургамлын хурд ийм түвшинд арай бага түвшиндээ за ингээд цаашлаад ургамлын хурд нэмэгдэхэд энзим болгон субстратаар хансан.
энзимүүд субстратаар ханах хүртлээр ургамлын хурд нэмэгдэнэ гэсэн. За энзим энд субстратаар хандсан учраас цаашаа урвал тогтворчно. За одоо тэгээд энзим субстратаар хандсан байхад энэ субстратыг хэдий нэмэгдүүлж өгсөн ч гэсэн ургамлын хурд тогтмол байна. Яагаад гэвэл одоо субстраттай холбогдох энзим бүхэн субстратаар хандсан. Тэгэхээр урвал тогтмолжно гэсэн. За энэ зурагт харуулсан байна энзим субстратыг. За энзим байна. Түүн дээр субстратыг нэмлээ. Энзим субстратыг холбогдсон холбоог нь харуулсан байна. За энд болохоор энзим субстратаар хандсан байгаа хамаарлыг харуулсан байна. За хэрвээ энзим одоо субстратаар хандсан урвалаас энзимийн концентрацийг нэмэгдүүлээ. Одоо энэ цэнхрээр бол субстратын улаанаар энзим. Тэгвэл энэ дээр энзимийн концентрацийг нэмэгдүүлээд өгөх юм бол энэ сул байгаа субстратуудаа энзим холбогдоод урвал максимум зэрэг хүртлээр өснө гэсэн. Тэгвэл энзим концентрацаас хамаарсан график бол ийм шулуун чиглэлд максимум чиглэлд хязгааргүй өсөх график харагдана. За 2020 оны вик хөлбөрт энэ хичээлийн агуулгатай холбоо бүхий дараах даалгавар ирсэн байна. За энзим болон субстрат нь хоорондоо түлхүүр соёлын зарчмаар харилцан үйлчлэнэ. Дараах урвалын субстрат болон энзимийг зөв нэрлэсэн мөрийг сонгоно уу гэжээ. За ингээд энэ субстратыг өгсөн байна. Энд энзим энэ субстратыг энзим задлаад хоёр глюкоз болгож задлсан байна. За тэгэхээр энэ ямар субстратыг ямар энзим задлаад хоёр глюкоз болгосон юм бэ гэдгийг эндээс сонгоно. За субстратын нэр нь юу ах юм? Энзимийнх нь нэр нь юу ах юм? За тэгэхээр бид нар энэ бүтээгдэхүүн бодис маань хоёр глюкоз үүссэн байна. Глюкоз үүссэн учраас энэ бол дисахарид байгаа хоёр холбогдсон байна. Энэ хоёр моносахаридыг үүсгэсэн байна. Хоёр глюкоз болгож задарж байгаа дисахарид болохоор юу байдаг вэ? Малтоз байдаг. За тэгэхээр энэ дээрээс малтоз гэдгийг олно. Малтозыг ямар энзим задлах вэ? Малтоза гэдэг энзим задлаад юу болох вэ? Глюкоз болгодог урвал учраас энэ энзим нь малтоза, субстрат нь малтоз буюу ямар хөлбөр? A хөлбөр зөв гэж тооцноо. За дараагийн даалгаварт зурагт өгсөн энзимүүд нь хоол боловсруулах замын ямар эрхтэнд идэвхтэй ажилладаг болохыг X, Y, Z графикта зөв тохируулна гэсэн даалгавар байна. За X графикийг харах юм бол идэх нь бол pH идэх 2 буюу энэ ойролцоогоор 2.5 орчим идэвхтэй байгаа учраас энэ хүчлэг орчинд ажилладаг ходоодны пепсин фермент байгаа. За дараагийнхын Y графикийг ажиллах юм бол идэх нь 7.8 орчинд байна. За Z графикийг ажиллах юм бол энзимийн идэх нь 9.8 10 орчинд ажиллаж байна. За тэгээ энэ дээрээс одоо ажиллана гэсэн ходоод X энзим бол ходоодыг илэрхийлж байгаа. Тэгэхээр ходоод нь юу задлах вэ? Ходоод. За X бол ходоод гэж. За Y бол амны хөндий, Z бол нарийн гэсэн. За энэ хариултыг авч байна. За тэгтэл дараа нь энд байж X ходоод, Y нарийн гэдэс, Z амны хөндий гэж. Тэгвэл амны хөндий чинь саана ийм шүлтлэг 10 pH-та байхгүй учраас хамгийн оновчтой хөвлбөр буюу A хөвлбөр ходоод нь X-ийг амны хөндий буюу Z, Y нь амны хөндий, Z нь нарийн гэдсэг. Нарийн гэдс маань шүлтлэг орчинтой, илүү шүлтлэг орчинд ажилладаг байгаа. Тэгэхээр энэ хариултыг зөв хөвлбөр нь A гэж сонгоно.